айлын хүүхдүүд нэг алхаж байхад миний өвгөө хоёр алхаж ээж тэр хүмүүстэй зэрэгцэж явна гэж дандаа надад хэлж цагтаг байсан. Тэгээд аавдаа маш их баярлалаа. Хайртай шүү. Тэгээд аавгаа энэ эндэр дээр үрж өнөөдөр 24 оны 10 сарын 20-ны өдөр өнөөдөр Зүсэрдний миний үзэсгэлэнт амьдрал нэртэй гайхалтай номны нэт болж байгаа. За одоо энэ номын дэлгүүрийн одоо гадаа ирсэн байгаа. Бүгдээрээ үйл ажиллагаа хэрхэн өрнөж байгааг харсаах ба. Тэгээ хамтдаа манайхаа хамтдаа явцгаая. Өнөөдөр их баяртай байна. Охины минь ном хэвлэгдэж гарсанд их баяртай. Зүгээр сайхан хэзээ хэвлэж авах юм бол гэж бодчихсон. Сайхан ном болсон байна би харсан. Би ерөөсөө ингээд 5 хүүхэдтэй нэг хүү 4 охинтой. Манай хамгийн бага Зүсэрдэн 5 эрдэнэ гэсэн нэртэй солоо нээсэн. Тэгээд цөмөр ингээд нийлээ юм хийдэг. Ерөөсөө урагшаа юм хийх үтэйсэн сэтгэлээр танддаг гэж бодож байна. Нэг юм байдал да хавзуур цөмөр дүүрэн бэлэгтэй төвшин зэрэгтэй намсраа шиг баян найдан шиг өндөр инх явж мөнгө шаргаараад ирүүл байдаг. Тэр хэлээ да. Бараг л өдрийн бодол шинийн зүуд байсан. Ээж би өөрийнхөө энэ амьдралаар ном бичмээр байна гэд надаас асуусан байхгүй. Тэгэхээр би тэглгүй яах юм миний охин бичих ёстой шүү дээ. Чам шиг юм амьдралтай маш олон мянган хүмүүс байгаа. Энд чи үлгэр жишээ болох ёстой шүү гэд би охиндоо дэмжиж ирсэн. Тэр номыг бүтээхэд нь би одоо нэг их оролцоогүй өөрөө л өөрийнхөө амьдралыг өөрөө л шийдэж хийсэн. Гэтэ яг зарим нэг юм дээр бас шантарсан үе би л дээж би чадахгүй нэ. Үгүй миний охин нэг л одоо юмны үзээрээс барьж авсан л бол одоо дуустал нь тэмүүлээрээ дуустал нь одоо чадахын төлөө яваараа гэдэг одоо нэг арын асаалтаа тэгэл хэлсэн шүү дээ. За тэгээ миний охиныг дэмждэг бүх хүмүүст маш их баярлалаа. Бүгдэнд нь ингээд талархаж байна. Ингээд хүний ингээд энэ сайхан оргил хүртэл ингээд дэмжиж байгаа нь үнэхээр агуу штэ. Та нараа би маш бахархдаг шүү. Тавтай ажиргал, амжилт бүхний хүсэн өрөөё. За өнөөдөр гоё номын нээлтэнд ирсэн та бүгдтэй маш их баярлалаа. Баярт мөчөө ингээ хамтдаа хуваалцж байгаа бүр маш их баяртай байна. Бүгд ирсэн баярлалаа. Тэгээ би энэ номыг 3 жилийн өмнө яг ингээд өөрлөгөө өнгийгөө дуртагөө ажиллаад тэгээд би ер нь ном бичих хэрэгтэй байна. Ер нь миний ингээд зүрх сэтгэлээс маш их одоо тийм үг айгүй гундарч гарч ирээдсэн. Яг тэгвэл нэг амьдралынхаа бүхэл хугацаанд одоо 28-наас хүртлээ өөртөө маш их тэмцэлдсэн зүрх сэтгэлээрээ одоо маш их одоо гэмтэлтэй байсныгаа ойлгосон. Яг тэгвэл ингээд багасаа ингээд айгүй нэг доромжлол гэдэг зүйлийг айгүй амссан баггүй юу. Тэгээ нэг өрөөл татахай, мэдрэл муутай гэл ингээд айлын өнгөтүүд хүртэл ингээд намайг тоглож байхад хүртэл ингээд хажуудлын ээж аав нэг ингээд хүүшээ наад охноосоо хол яв тэ ингээд бити наад хүүхдтэйг найзлаатай гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар ерөөдөө маш их одоо ингээд нийгэмд гадуурхах тэр зүйл надад байсан. Тэгэд энийг одоо яаж даван дэлгэх өөртөө маш их тэмцэлдэжсэн. За сайн байцгаана уу. Өнөөдөр миний одоо мөрөөдөл биелж гин. Тэгээд би 3 жилийн өмнө ном бичих мөрөөдөл одоо зорилго тавьсан. Тэгээд энэ номыг маань одоо бичсэн зохиолч маань Пүрман зохиолж байгаа. Тэгээд Пүрман зохиолчийн одоо үг энэ номон дээр одоо илэрж гарч ирсэн. Тэгээд ерөөдөө би Пүрман зохиолчд бүх одоо процессаа яриад ямар зүйлийг даван дуулсан бүх зүйлээ тийм манай
манай гэр бүлээс бас ингээд яриа өгөөд те ингээд гурман цахажт ингээд тохиролцоод маш гоё одоо энэ номыг бүтээсэн байна. Миний амьдралын мөрөөдлийг биелүүлж өгсөн хайртай зохиолч байгаа. Бүр үнэхээр их одоо шүтээд ханахгүй байна. Үнэхээр гоё байна. Тэгээ энэ номыг бас редакторлж өгсөн үзий тогтох хичтэй маш их баярлалаа. Тэгээд за энэ номыг маань хийсэн дэвшил дизайны хамт олондоо маш их баярлалаа. Итгэл дүүрэн одоо ингээд 100% сэтгэл дүүрэн ингээд номоо үлгээдэж авсандаа үнэхээр их баяртай байна. Тэгээд тусалж дэмжсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Аав маань намайг дандаа сургуульд хүргэж өгдөг байсан. Тэгээд намайг дандаа сургуулиас авдаг. Айгаа гоё. Тэгэл би аавыгаа хараад маш их баярлж исэн. Тухайд миний аав намайг нөгөө хамгийн анх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургууль руу дагуулж орсон байхгүй юу? Тэгээ бид тээр хамт ороод яг нөгөө 20 дугаар байрны 1-р ороод байдаг 20 дугаар байрны яг арталтай нэг тийм хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан юм сургууль байсан. Тэгээ тийшээ ингээд оруулаад намайг за миний охин энд явахгүй. Хоёлоо энгийн сургуулиар явъя гэд намайг ирээдүйн цэцэлбэрт анх оруулж исэн. Тэгээд миний аав надад дандаа хэлэхдээ миний охин чи айлын хүүхдүүд нэг алхаж байхад миний охин 2 алхаж ээж тэр хүмүүстэй зэрэгцэж явна гэж дандаа надад хэлж цагтаг байсан. Тэгээд аавдаа маш их баярлалаа. Хайртай шүү. Аавгаа энэ эндэр дээр үрж. Ихурхан гэдэг үстэй. Хүүхдээ ингээд өгсөн. Тэгээд яг энэ хүүхдээ ягаад барай заслаа гэсэн байхгүй барай зүгэр гэсэн. Тэгээ хүүхдээ ер нь тасралтгүй байсан дөө. Тэгээд хөлдөр нь босоод явдаг гэрдэг болгосон. За тэгээд хүмүүс үлд нь яг уучлаарай. Ер нь тэгээд бүддэн ухаан руу ороод шашин дээр сургууль гэсэн. Одоо ингээд юуны баян засгийн эмнэлэгт хувийн эмнэлэг байдаг хөө тэнд би плазма ферез эмчилгээнд туслах эмчээр ажилладаг. Энэ ном чинь ерөөсөө цэцэгийн амьдралыг бүгдээрэн ингээд бидээс яриад байгаасын цөмөн энэ ном дээр ирсэн байхгүй. Тэгээд та нар цөмөөрөө маш гоё юм хамт олон байна. Баярлалаа. Үнэхээр хамгийн гол нь сэтгэлээрээ баян бол бүгдээр баян байдаг. Тэгэхээр хамгийн гол нь бол нөгөө эко гэж хэлдэг шүү дээ. Хүмүүсийг өөртөө татдаг тэр 80 юм чинь тэр сэтгэлийн ариун юм байт юм байна шүү дээ. Ерөөсөө сэтгэлээрээ хүний сан сайт хүн болон зурн замаг сайт нуран шуурсан зурн хамгийн сайхан юм бол хүний ариун сэтгэл. Энэ дээрээ өнөөдөр байж ирсэн та нар хамгийн гол нь сэсэдний сайхан зам чанарт бидний сөмөөр ингэж татагдчих шүү дээ. Баярлалаа. Баярлалаа. Миний ээж бас намайг ингээд өдий зэрэгтэй хүрэхэд одоо хатан ухаанаар бас ингээд хүмүүжүүл миний одоо 0-3 наснд тэ ээж ямар сэтгэл зүйтэй байна. Яг тэрэн шиг ингээд хүүхэд хүмүүждэг гэж би ном дээр уншиж ирсэн. 3 нас хүрэхэд оройтсан байдаг гэдэг тэр ном дээр ээж сэтгэл зүй хүүхдэд маш ихээр нөлөөлдөг юм байна гэдгийг мэдэрсэн. Тэгээд миний өнөөдрийн ингээд энэ зэрэгтэй амжилт гаргаад ингээд явж байгаа маань бас манай ээж ач. Тэгээд манай ээж намайг нэг ч удаа намайг хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлж үзээгүй манай ээж аав. Миний охин ирүүл болно. Миний охин зүгээр. Миний охин зүгээрээ. Миний охин заавал ирүүл болно ингээд өдөр болго намайг ингээд урам өгдөг, намайг ингээд хайраар үлгийдэж өсгсөн.
хайртай шүү ээж. Баярлалаа. Би одоо охиныгоо төрөхөд одоо аав нь хүүхдийн эмч болохоор бид хоёр юг одоо тийм ээ юуны хөдөлгөөний бэрхшээлтэй юм байдгийг л аав мэдсэн. Тэгэл одоо тэр цагаас эхлээл аавтаа нь хоёулаа ингээл аав нь бүр ингээд хүүхдийн эмч мөртлөө бүр уламжлалтын эмч хүртэл болоод би өөр асаргаа суулгааны бүр суулгч хүртэл болж одоо мэрэгжил эзэмшээд л тэгэд охиныхоо төлөө өдөөд бүх амьдралаа зориулсан. Миний охин эрүүл байх ёстой. Миний охин эрүүл бодно. Ирээдүйд бол ив эрүүл болсон байна гэл ингээл байнгын өөртөө ингээд тийм юу өгдөг байсан. Одоо яг ингээд төсөөлөл одоо тэг гүн одоо үйл хийдэг байсан. Маш их төвлөрлийг өгдөг байсан. Баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээд миний бас хайртай эгчнэр маань байна. Миний том эгч бол миний одоо хоёр дахь ээж гэж би дуудах дуртай. Тэгээд намын эрдэнэгчтэй маш их баярлалаа. Тэгээд та бол миний одоо ээж. Тэгээд бид нар дандаа том эгч хоёроос ингээд үлгэрэл дуурайл авдаг байсан. Тэгээд миний эгч амар өглөгч. Тэгээд өөрийгөө олсон бүх тэр цалингаа дүүнэртээ зориулдаг байсан. Тэгээд намын эгчтэй маш их баярлалаа. Миний эгч Германд 20 жил амьдраад Монголд ирсэн. Би Монгол ирээд бас удаагүй байгаа. Тэгээд хамтдаа гоё цаг хугацааг өнгөрүүлж байгаа. Түнхээр их баярлалаа танд. Өөрхөн шүү дээ. Тэгээд намайг бас ингээд банк тэрэл ижидэж яваад эмчилгээ хийлгүүлээд явдаг байсан. Тэгээд миний ээж гоё. За ихч гоё сэтгэлээ гоё хоо. Өнөөдөр маш гайхалтай өдөр байна. Тэгээд энэ сайхан өдөр Герман улсаас ирээд өөр хайрт дүүнэртэйгээ, хайрт эцэгтэйгээ энэ хүү сайхан мөчийг ингэж хуваалцж байгаадаа үнэхээр баяртай байна. Бүх амьдралдаа та нарын төлөө би амьдрна гэж би тандаа хэлдэг. Одоо ч болж байгаа. Энэ бол миний хайртай дүүнэр. Би дүүнэрээ чиглүүлэх дуртай. Би бүр орой шөнө унтаж чаддаггүй байхгүй. Ингээд ярих нэг өдөр ярихгүй болохоор ингээд санаад идэгхгүй. Миний дүүнэр юу хийж байгаа л гэдэг. Тэгэхэд аюу гоё амжилттай болцсон. Аз жаргалаар би нэгээ дэмжиж тандаа сэтгэлийн урмын үгийг цэнэглэж тандаа өргөж хайртай гэж хэлж байгаарай та нар минь. Баярлалаа. Баярлалаа. Маш их баярлалаа. За тэгээд оюутнэгч болохоор манай гэрийн одоо уур амьсгалыг маш гоё амар тайван чиглүүлэгч болж өгдөг. Тэгээд айгуу тийм манай оюутнэгчийг дараахан айгуу гоё. Тэгээд айгуу тийм жинтэй үг хэлж айгуу тийм жоохон багт минь сургадаг байсан. Ухаар хайрладаг байсан. Тэгэл чимээгүй байж байгаа нэг гэлэнгүүд толгоороо янг гэдлөөрдөг. Намайг нэг аюулгүйч ингээд намайг ингээд сургуулаас ингээд авдаг байсан байхгүй юу. Тэгээд намайг дандаа тэгдэгсэн ашимаа нэг моя гэдэг хүүхэд гэдэг байсан шүү дээ. Тэг Японы нэг төмөр замтай тийм өртөөтэй тийм кино. Тэгээд намайг сургуулаа авахтаа тэгээ миний малгайг өмсөлж өгчөөл чистэй яг ашимаа шиг хөөргөн том нэгдтэй шүү гэл үнсэл явдаг байсан. Тэгээ үнээр гоё. Тэгээд миний ингээд амьдрал намайг ингээд маш их ингээд хайраар өсгсөн байгаа байхгүй одоо гэд бодоод үзсэн чинь тэгээд миний хичнээн бол миний бүр ингээд үнээр ингээд хайр шүү. Тэгээд айгчтэй хайртай шүү танда. Би өнөөдөр ч ойлгох. Одоо бид нар чинь бас багасаа ажлуудаа бүгд ингээд ээж админ бид нарыг яг яаж хүмүүжүүлсэн бэ гэх юм бол
Жохон яагаад вэ? Сэтгэл тогтлоод ярьж чадахгүй байна. Бид нэр ингээд яг л ингээд үеийнгийн сууч ярьдаг бид нартай. Яаж ярьдаг вэ гэх юм бол за өнөөдрийн байдал яг юм байна. Бид нар өнөөдөр амьдралд ямар байна? Бүх юмыг үнээр бид нарт ярьдаг. Тэгээд бид нар чинь одоо 14-тэй байна. 8-тайч байна, 4-тэйч байна, 5 настайч байна, 17-тайч байна. Хамаагүй бүгднтэй яг одоо том хүн шиг харьцдаг, том хүн шиг яаж зөвлөдөг. Одоо манай гэрт ямар дулхамдж байгаа асуудал байна, тийм үү? Тэрнийг бүгдээр яаж даван туулах вэ? Одоо жижигээс том хүртэл бүгд ямар ажил гүйцэтгэх ёстой вэ? Одоо хамгийн хоёр баг нь нэг ингээд цэцэг сургуулиас авдаг байхад 3 том ямар ажил үүргэдэг. Нэг нь гэрээ цэвэрлэх, нэг нь гадаах ажлаа зохицуулах гэдэг юм уу те. Бид нар бүгд ингэж өөр гэсэн хариуцлагатай, үүрэгтэй ээж аваад тусалдаг байсан. Тэр хүмүүст маань биднийг энэ өнөөдрийн өндөрлөгт эвтэй байх нүслэг бүрдүүлсэн болов гэж би боддог. Одоо тэгээд яг би өнөөдөр 4 охин төлдөө тэгээд яг гинж ороход би 4 охин хүмүүждэг. Тэгээд өнөөдөр манай нөхөр бид 4 охин яг тэгж яхан хүүж ирсэн шиг өдөр болгон хоолны ганцаар бид нар ярилцдаг. Өнөөдөр юу болсон, юу тулгамдсан, ямар баяр хөсөлтөй үйл явдал болсон, миний охид өнөөдөр ямар аж аргалтай байсан, багш нь юу зөвлөж гин, ангийнхантайгаа яаж харьцаж гин маш их ярьдаг. Тэгэхэд энэ бол биднэрт өвөө сумдалдаг ирсэн гэр бүлийн хүмүүжил байгаа байхгүй. Тийм учраас ээж аавын хүмүүжил бодол ямар байна үр хүүхдэд өвлөгдөн. Тэр өөр хүүхдүүд нь өөр хүүхэд гаргана тэр нь бас өвлөгдөн. Ерөөсөө энэ нийгэм энэ зарчмыг л ер нь цаашдаа өөр хүүхдүүдтэй хэрэгжүүлээд явчихад өнөөгийн нийгэм үнэхээр сайхан болно гэдэгт итгэлтэй байдаг. Баярлалаа. Хоёр нэгтэй тийм. Миний айгүй гоё хоол идэг. Одоогийн ингээд сэржнийг бүтээлцэхэд хамгийн ойрхон байсан их ч болоод миний сувд эрдэнэгч байгаа. Тэгээ сувд эрдэнэгч маань надтай 5 насны зөрүүтэй. Тэгээд намайг байнга одоо чиглүүлж өглөө болгон миний хувцсыг өмсүүлж өгдөг байсан. Тэгээд би унтчихад нь ана нэг тавчлаад өгөөч гэл ингээд ажиалах гуйгаал. Ана миний үсийг самнаад өгөөч гэл ингээд гуйгаал. Тэгээд очиж хичээрээ байнга имэйлэгдэг үстэд тэр болгонд төвшөөгүйгээр үргэлж миний юмыг хийж миний бүх юмыг одоо хийдэг байсан. Тэгээд танд маш их баярлалаа. Хайртай шүү. Та байгаа учраас би байгаа шүү дээ. Тэгээд миний ихэрл гэсэн үг. Маш их баяртай. Тэгээд би яг сандаг байхгүй ээж нөгөө нэг карманаас 5,000 төгрөг олов. Асны коли пахоры. Тэгээд бөө баяр дэсэг үрэл би хажууд нь. Тэгэл гэрээсээ ингээд малах өндөг мөнгөн дөрөж хараад идэх юмаа бүгднийг ингээд бэлдээл. Тэгэл парк дээр очиод сайхан ингээд дэвсгэрээ тавиад зүлгэн дээр суугаад тэгэл тоглох үед нь тоглоод. Ер нь хөөхнөөс гоё эсэн. Гадаа өвлийн хүтэнд аваа гарахаар хөлн даарчсан ингээд жижигсэн. Даарч юм энэ дөхлөр. Үгүй. Гүрийгээл те. Халуун наранд ингээд наршаалаа. Бичсэстэй жоох мэдхгүй тэгэл дээр нэг 14 дугаар байранд амьдардаг хаад нэгдүгээр хороодлоо. Тэгээд цэцэрлэгийн хашаа нь ингээд хашаагийн дээр ингээд ухаад нөгөө төмөр хашаа шиг ярцсан байдаг. Тэр завсраар ингээд дүүгээ ингээд дүүрэл ингээд хөлийн хийгээл би нааруулаад. Тэгээд би ингээд айл гэрт нэг юм дэвсгэр гэрээсээ нэг хөөрхөн идэж уух муух савсуулгаас аваа гарцсан. Тэгээд тэрийгээ ингээд цэцэрлэгийн юун дээр ингээд тавьчихсан. Тэгээд айл гэртэж тоглодог. Тэр олгын нүгт чинь ингээд нөө алхаж чадахгүй жоохон явж байгаа бүдэрч унаал өвдгөө шаардлагатай. Байнгын хүний хараа хяналтанд байхгүй болохгүй. Тэгээ ер нь бол ингээд мэдээж хэрэг бол ингээд дүүтэйгээ хамт байхад маш их тийм сөрөг одоо нэг юм
хүмүүсийн хандлага маш их байдаг гэсэн. Тэгэл зарим үед тэгэл хүүхдүүдэд зодтолтно. Зарим үед тэгэл өмгөөлж хамгаалаад янз бүр болдог гэсэн. Тэгээд хүүхэд байхын нас бол миний хувьд бол маш дурсамжтай. Нөгөө талаар бас чанга хэцүү. Тэгэл түр оюут нэг ч гэсэн шүү дээ. Бүгд өөр өөр гэсэн үүрэг хариуцлагатай. Яг л хариуцлага ингээл дүүгээ хараа, гэрээ янзлна ингээл байсан. Тэгээд бүх цагт би бол ингээд хамт байдаг. Дүүгээр маш их бахархдаг. Тэр маш ойр байсан. Тэсээ чи ингээл айдаг, нуудаг, ичдэг, санаа зовдөг. Бүх айдсан эвлэн далангуй ярилцдаг. Тэр болгонд нь би болохоор зүгээр мэдээ. Тэр ерөөсөө асуудалгүй гэдэг. Дандаа ингээд юм ингээд чанга байх, хүчтэй байж чадах хэрэгтэй гэх ингээд ерөөсөн. Тэр 10 настай байхдаа л би ер нь нэг тийм өөртөө ам тангар хүссэн юм гэхээр хизээч одоо дүүгээ ингээд хүмүүсийн өмнө шоолуулахгүй, хизээч ингээд хүний муу ингээд үзүүлж явахгүй, үргэлж өөртөө ихтэй зоригтой байх хэрэгтэй гэсэн нэг тийм хатуу одоо тийм зарчимч болсон юм байна. Энэ Монголын агуу том төлөөлөл гэж харж байгаа. Энэ дэлхийн том хүч, оргил, ноён оргил гэж харж байгаа дүүгээ. Чи чадна. Чи сахиусан тэнгэр. Энэ бол дөнгөж ихтэй. Энэ номыг бичсэн Бурма зохиолчтой маш их баярлж байна. Маш их талархаж байна шүү охин минь. Чиний минь амьдрал тийм ээ зорьсон, хүссэн, зориг мөрөөдсөн бүхэн чинь биелсэн байгаагаар их чинь харж байгаа шүү. Маш олон сар, олон хоногоор ингэж хамт байж, яг л зис эрдэнэ болж ингэж энэ зохиолыг бичсэнд би маш их бахархдаг шүү чамаараа. Одоо редактлсан одоо Үлзий тогтох гэдэг нэг агуу багш байгаа. Бас тэр багшаараа би бас бахархаж байна. Ихийг бэлтгэсэн амар тайван гэдэг энэ залгууд би маш их бахархаж байгаа шүү. Та нартай аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.